Наа сайн байцгаана уу? Эцэг эхчүүдтэй зориулаад өсвөр насныхаа хүүхэдтэй тухайн хүүхэд маань стресстэй, бухимдалтай байгаа үед хэрхэн зөв харилцах вэ гэдэг талаар бяцхан зөвлөгөө өгье. Тэгвэл энэ өсвөр насны хүүхдэд маань бие болон нийгмийн хувьд, сэтгэл зүйн хөгжлийн хувьд тодорхой өөрчлөлтүүд эрчимтэй явагддаг онцлогтой. Түүндээгээ жуйлтан хүүхдэд маань зан авирын хувьд, мөн танин мэдхүйн хувьд өрмөц шинжүүд гарч ирдэг. Хүүхдийн маань сэтгэл зүйн хэрэгцээ ч гэсэн харьцангуй өөрчлөгдөж, твшилттэйгээр хурдцтайгаар бидрээс өөр зүйлийг хүсэж хэрэгцээ маань ингэж хөгжиж ирдэг онцлогтой байдаг. Тэгэхээр юуг илүү их бидрээс хүсэж идэг вэ гэхлээр ер нь өсвөр насны хүүхдүүд маань насанд хүрсэн хүмүүсээс биднийг ойлгоосай, дээрээс нь бидний маш сайн ойлгож сонсдог байгаасай, шүүмжлэхгүй байгаасай, дээрээс нь тусалж дэмждэг байгаасай, ямар нэгэн байдлаар зүгээр л байгаагаар нь хүлээн зөвшөөрөөсэй гэдэг тийм сэтгэл зүйн хэрэгцээ маш өндөр байдаг. Тэгэхээр энэ сэтгэл зүйн хэрэгцээ нь хангахдаггүй бол тухайн хүүхдэд маань сэтгэл санааны хямрал, тэгээ зан авир нь өөрчлөгдөх, эсвэл нөгөө хүүхэд маань буруу зуршилтай болох, эсвэл ямар нэгэн туршлага багтай үе тэнхээ хүүхдүүдээс зөвлөгөө мэдээлэл авах гэх мэтээр хүүхдүүдэд маань ингээд өөрчлөлтүүд гарч ирэх гэдэг. Үүнээс гадна эцэг эхтэй итгэх, мөн эцэг эхтэйгээ харилцах, ярилцах гэдэг зүйл маань бүр алга болох гэдэг. Энэ юунаас болж үүсдэг вэ гэхээр стресстэй, бухимдалтай, яахаа мэдэхгүй байгаа үедээ хүүхдүүд эцэг эхтэйгээ хэлдэг. Би ингэж байна, тэгээд байна, эсвэл ингэж бодоод байна гэж хэлэхлээр нөгөө эцэг эхчүүд маань ямар алдаа гаргадаг вэ гэхээр өөрийнхөө байр сууриас шууд нөгөө насанд хүрсэн хүний байр сууриас бодоод чи ийм хэн зүйлийг мэдэхгүй байгаа юм уу? Ийм хэн зүйл ингэж шийдчих байсан штэ гэх мэтэр ингээд үгийн алдаа гаргацдаг. Эсвэл нөгөө хүүхдэд шүүмжилждэг. Чи ингэх ёстой байсан. Тэгсэн чи ингээ алдсан байж тээ. Тэнийг юм уу, мангар юм уу ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар хүүхдэд шууд болон шууд бус байдлаар нөгөө хүүхдэд шүүмжилдэг, үл тоомсоролдог. Нөгөө ярих гад ирэхтэн дараа болъё гэд тоохгүй орхинороо үл тоомсорлыг харуулж байгаа хэлбэр ахна штэ. Тэгэхээр нөгөө хүүхд маань яадаг вэ гэхээр эцэг эхтэй итгэх итгэл нь алдагдаж эхэлдэг. Итгээд юм ярихлаар нөгөө шүүмжлээд байдаг, эсвэл үл тоомсорлоод байдаг, эсвэл бусдаас дорд үзээд бусдтай харьцуулаад байдаг. Тэгэхээр нөгөө хүүхдийн үндсэн сэтгэл зүйн хэрэгцээ болсон эцэг эхчүүдээс хүсдэг нөгөө өөрийг нь байгаагаар нь хайрлаасаа, ойлгоосоо, дэмжээсэй, зүгээр л намайг сонсоосоо гэдэг нөгөө сэтгэл зүйн хэрэгцээнд хангагддаггүй байна. Тэгэхээр нөгөө стресс бухимдалтай байсан хүүхд маань хамгийн итгэж найздаг асран хамгаалагчаасаа дэмжлэг авах биш, харин цаашид харилцахгүй байсан дээр юм байна гэдэг тийм ойлголтыг авчдаг учраас нөгөө хүүхдтэйгээ бид нар харилцаад улам бэрх болдог. Мөн эцэг эх болон өсвөр насны хүүхдийн хоорондох харилцааны зөрчил нь улам ихсэх ийм суурин тавигддаг учраас стресс бухимдалтайгаа хүүхдтэй зүгээр л энгийнээр шүүмжлэхгүйгээр яриаг нь дуустал нь бүх анхаарлаа төвлөрүүлж сонсгоос бидний харилцааны эхлэн тавигддаг юм шүү. Энэ бяцхан зөвлөгөөг минь та бүхэнд амьдралдаа хэрэгжүүл